өнөөдөр цөмөр Лух номын надтай цуг гаргая. Шинэ гэрээ номын Лух. За тэгээд Лухын 5 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэлийг би танарт уншиж өгмөр байна. За цөмөр Библиэд илгээ шинэ гэрээ Лухын 5 дугаар бүлэг дээр цугтаа очицгоё. За энд нэг хүний тухай өгүүлсэн байдаг. Ямар хүн бэ гэхээр Петр гэж хүн. Энэ хүн одоо уншихаас өмнө би жоохон тайлбарыг. Энэ хүн болохоор одоо монголоор ярих юм бол Төв аймагт амьдардаг, Улаанбаатар хотод амьдардаг тий. Нэг Алс, Галил гэдэг нэг аймагт амьдардаг. Тэгээд тэндээ нэг бизнес хийгээд гайгүй амьдардаг ч биш тий. Эсвэл тухайн үеийн одоо мэдлэгтэй, мэрэгжилтэй Библи судлаач нарын нэг ч биш тий. Израильчуудын хамгийн хүндэтгэн үздэг раби багш нарын нэг нь ч биш, хуульчч биш. Ямар нэгэн намын гишүүн ч биш. Тухайн үед ч гэсэн зөвлөд гэж нам байсан шүү дээ. Энэ намын тогтолцоо чи одоо зөвхөн байж байгаа юм шүү дээ. 2000 жилийн өмнө ч гэсэн байсан. Тэгэхээр энэ бүгдийн гишүүн биш, зүгээр нэг энгийн амьдралтай Петр гэж нэг залуу байсан баг. Тэр юу хийдэг байсан гэхээр загасчилдаг. Ер нь бол израильчуудын энгийн амьдрал, хамгийн доод давхаргын энгийн амьдрал. Зүгээр загсаа бариад тэрүүгээр хоолоо хийж иддэг тэр хүмүүсийн загасчны амьдрал. Тэгэхээр Петр энэ хүмүүсийн нэг нь байсан. Түүний амьдрал өдөр болгол гэр бүлээ тижээхийн тулд шүнжэнгөө загасчилдаг. Усан дотор нэг үргэлжил нойтон байдаг тий. Мэдээж усан дотор үргэлж завин дотор загас барихын төлөө тэмцэж байгаа хүн хуурай хувцастай байна гэж байх уу? Энэ бол ажлын бэрхшээл. Бэрхшээлгүй ажил гэж байхгүй. Петрийн хувьд бол хүнд ажилтай байсан. Тэр даалгад тороо хаяа загас барих гал тэгэл загас барихын бол гэрээ бүлээ тижээж барьж чадахгүй бол тий хоосоо ерөөсөө амьдрал айгүй ойлгомжтой байсан. Өнөөгийн амьдралаас ялгаагүй. Тэгэхээр яг энэ хэсэгхэн үедээ яг Библиэлд Лух гэж одоо эмч хүн эзний ариун сүнсээр онгод орон бичсэн энэ номонд Петрийн түүхийг оруулсан баг. Тэгээд 5 дугаар бүлгийн 1-ээс би 10 дугаар ишлэлийг танарт уншиж өгье. Түүний Генесаретийн нуурын дэргэд зогсож байхад түүнийг олон түмэн тойрон бүчиж Бурхны үгийг сонсож байлаа. Тэгээд тэр нуурын хөвөнд 2 завь байхыг харав. Харин загасчт нь завнаасаа буугаад тороо угааж байлаа. Есүс завнуудын нэгэн дээр нь буюу Симоны завин дээр гараад газраас жоохон холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад завин дээрээс олон дүмд сургаалаа зааж эхлэв. Тэр айлдж дуусаад Симонд усны гүн рүү очиод тороо хаяад барь гэхэд Симон "Эзэн бид шүнжэнгөө зүвдэрэн загслаад юу ч барьсангүй. Гэвч та хэлж байгаа тул тороо хаяад үзье." Тэд тороо хайдал маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв. Тэд нөгөө завин дээрх бусад нөхдөө ирж туслахыг дохид тэд ирж 2 завийг дүүргэхэд тэд живж эхлэв. Харин Симон Петр үүнийг хараад Есүсийн хөлд унаад "Эзэн, би нүгэлт хүн. Тул надаас холдооч" гэлээ. Энэ загасчлаас болж тэр болон түүний нөхдөнд бүр гайхаж орхижээ. Түүнчлэн Симоны хамтрагчид болго Зебедийн хөвгүүд Яаков, Йохан хоёрч гайхаж оцров. Тэгтэл Есүс Симонд ханган "Бүү үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно" гэв. Тэгээд тэр завиа эрэгт хүргээд бүхнийг орхин түүнийг даглаа. Амен. Тэгэхээр дөнгөж дөрвөн ярьсан Симон буюу Петр зүгээр л загасчилж ирсэн. Амьдралын нэгэн өдөр нь үргэлжлээд л явж ирсэн. Нэг шүнжэнгөө загаслаад нэг ч загас бариагүй. Та нар боддоо заримдаа бид нэр ажил хийгээ тийм үү? Тэндээс ямар ч үр дүн гарахгүй байхаар ямар сэтгэлээр ундаг үлээ тийм үү? Гэхдээ тэгээ сэтгэлээр унаа хамаг юм хаяад явчих болохгүй. Ягаад гэвэл маргааш нь амарчаал дахиад загасчлах болно. Тийм учраас загасныхаа тороо цэвэрлэхээс өөр арга байхгүй. Сэтгэлээр унсан байна уу, унаагүй байна уу, үр дүн гарсан байна уу, гараагүй нь хамаагүй тэр дараагийн ажлаа хийх л ёстой болсон. Бас л нэг азгүй, завшаангүй те шүнжэнгөө хөл сүлмрөө урсгаад юу ч ол зашиггүй өнгөрсөн нэгэн өөтгөртаа шин өнгөрсөн. Хэрвээ ямар нэгэн загас бариад баяртай байсан бол тэр загасны тор цэвэрлэх бол сайхан ш тийм үү? Хөөс өнөөдөр зөндөө юм барьлаа гал инээгээл цэвэр. Юу ч бариагүй ямар ч үр дүнгүй мөртөө загасны тор цэвэрлэх тийм сайхан ажил биш. Харин тэр үед юу болсон гэхээр голын эргээр нэгэн алдартай хүн алхаж явсан Израильд. Тухайн үед үнэхээр хүн болгон түүний үгийг сонсч байсан. Түүний нэрийг Есүс гэж өгсөн. Тэгэхүүгээр олон хүмүүс түүний сургаалыг сонсч байсан гэнэ.
Яг тэр нуурын эргээр явж ирсэн. Тиймхүүгээр Симон Петр болон түүний хамт найзын 2 завь яг нуурын эрэгд байхыг хараад тэр нэг завин дээр гарсан баг. Тэгээд тэр сургаалаа заач гэсэн. Сургаалаа заагаад эцэст нь дуусны дараа ингэж хэлсэн. За чи одоо завийг нуурын гол тавиачаад тороо хаяад загсаа бариа. Загасчил гэж хэлсэн. Харин Петр юу гэж хэлсэн гэж? Бид нар шүнжэнгөө загасчилсан юу ч бариагүй. Тэ? Юу ч бариагүй. Тэгээд дүнгийн тороо угаачлаа тэ. Шүнжин бариагүй яг баригдах ёстой тэр цагт нь баригдаагүй одоо юу гэж баригдах юм бэ тэ? Хүний хувьд тэр загасчин хүнд хэлж байгаа Есүсийн үг бол үнэндээ итгэхийн аргагүй ямар ч боломжгүй зүйл байсан. Тэд нар шүнэл загсаа барьдаг байсан те өдөр шүнжэнгөө баригдаагүй юм өдөр яг Есүсийн хэлснээр очиж загас барьна гэдэг бол үнэхээр боломжгүй. Итгэхийн аргагүй. Тэгтээ Петр юу гэж хэлсэн гэж? За ихтэй яах вэ? Та хэлж байгаа юм чинь те одоо оролдъё доо гэж хэлсэн. Дуртаа дурггүй те та хэлж байгаа. Яг гэвэл тэр олон хүн Есүсийн сургаалыг сонссон байгаа. Зүгээр цөмөр төсөөлөл л доо. Маш олон хүн сургаалыг сонслоо. Тэгсэн чинь Есүсийн хөдөлгөөн болгоныг хүн болгон харж байгаа. Тэгсэн чинь Есүс хэлсэхээр Петр тандаад за одоо чи энд тийшээ загсаа бариа. Хиндэж тэгж хэлээгүй штэ Петрт. Тийм үстэй. Энэ бол ад чавсан Петр магадгүй яста шүнжийн юм байраг болио доо гэсэн чи хүмүүс Есүс хэлж штэ чи явал да тий. Яг л ийм уур амьсгал тэнд байсан. Тинхүүгээр Петр за дуртаа дургүй ямар ч байсан явъя. Тинхүү тэнд очисон. Тороо хайсан. Харин энэ удаад ондоо байсан. Энэ удаад маш их загас байсан. Тэр бүр завиндаа багтахгүй болохоор нөгөө найзуудаа зуудаад бүр 2 завин дүүрэн хийгээ бүр завин жимхэд хүрсэн баг. Энийний гол ялгаа нь юу байсан гэхээр тэд нар Есүс Христийн үгийг дагаж хийсэн учраас л байсан. Тэгэхээр Есүс хин юм бэ? Өнөөдөр бидний өнгөрсөн одоо ирээдүйн амьдралыг атгаж байдаг тэр эзэн энэ орчлын ертөнцийг захирж байдаг тэр агуу оюун ухаан Есүс мөн үү? Тэр загсыг захирж ирсэн. Хэрвээ бид нар Библийн түүхээс үзэж байгаа юм бол тэр даглаан давлгыг захирж ирсэн. Тэр өвчнийг ч идгээж ирсэн. Гэхдээ энэ нийгэмд олон янзын тийм үү түүх дотор олон янзын гайхамшигтай хүмүүс байсан. Өнөөдөр ч байгаа. Өвчнийг идгээдэг те янз янзын мэрэг төлөг хийдэг. Гэтэ Есүсийн онцлог юу юм бэ? Есүс зүгээр л хүмүүсийн хүссэн баян чинэлэг болоход нь тусалдаг тэр л эзэн гэж юу? Үгүй ээ, тэр бүгдээс илүүгээр тэр хүний амьдралын утга учирыг хүний амьдралд авчирдаг эзэн байна. Орчлон ертөнцийг бүтээсэн, хүнийг бүтээсэн тэр эзэнтэй танилцуулахаар Есүс энэ дэлхийд ирсэн байна. Тэр энэ ертөнцийг бүтээсэн, хүнийг бүтээсэн эзнийг таньснаар хүний амьдрал зөв шугамдаа орж эхэлдэг. Хүний амьдрал үннийг ойлгож мэддэг. Энэ бол зүгээр л нэг хүн хүслээ тийм үү? Би тийм юмтай болмоор, иймтэй болмоор би яах нь вэ? Миний алдагдсан зүйл хаана вэ гэж асуухаас маш ондоо. Энэ бол амьдрал. Амар амгалан. Жинхэнэ бурхны оршин тухай бид ярьж байгаа. Тэгэхээр Есүс бол ондоо байсан. Тийхүүгээр Есүсийн хэлсэн үгийг дагсан учраас Петр амжилтыг олсон. Тэгвэл ингэж хэлж болно ш Петр. За Есүсээ та манад амьдр тий. Би таныг өстө эдши чин дагаа. Та зүгээр л хизээ гарч хизээ загас барихыг хэлээдэй гэж тий. Тэгвэл тэгэл би баяжлаа штэ гэж тий. Харамсалтай нь олон хүн Есүс Христэд бас ингэж ханддаг хатууснараа. Зүгээр Есүс миний амьдралд орсон одоо та надад хэлээдэй тий. Хаана хөрөнгө оруулах гэх үү? Хаана би ялалтай болох вэ? Яаж би баяжих вэ тий? Гэтэ амьдралд мөнгө төгрөг эд хөрөнгөнөөс илүү хамгийн чухал зүйл байдаг. Тэр бол энэрэнгүй сэтгэл. Тэр бол зүрх сэтгэл. Хүн чанар. Энэ бүгдээ алдчих юм бол бид нар адгуус малнаас ямар ч ялгаагүй. Өнөөдөр адгуус малнуудыг хийдэггүй аимшигтай гэмт хэрэг бид нар хийдэг. Адгуус малнууд бол зүгээр л зөнгөөрөө. Харин хүн бол гэмтэй чанараар хүнийг алж хятаж тийм үү? Эсвэл устгаж, үг хэлээрээ доромжилж хүн гэдэг үнэхээр өрөвдөлтэй байд. Тэгэхээр ах トゥ уснараа бидний хэн байх нь хамаагүй. Өнөөдөр энэ ертөнцид бүтээсэн тэр агуу оюун ухаан, энэ ертөнцийг үүсгэсэн тэр эзэн
бидний дэргэд зогсоод чи надад итгэх юм бол чиний амьдрал тэр амьдралын чи утга учир үнэн ирэх болно гэдгийг бид хэлхийг хүсэж байгаа. Тэгвэл Петр дээрээс цөмөрөөс дөрөвний миний ярьсан 3 зүйлийг хармаар байна. Өнгөрснөө барлаж чадахгүй айдас Петрт байсан уу? Байсан. Тийм үү? Тэр зүгээр л энгийн амьдралтаа загасчин. Чадан ядан амьдарч байгаа гэр бүлээ тижээж байгаа нэг л загасчин байсан. Дээрээс нь тэр юг мэдсэн гэд би бол гинтээ нүгэлтэй хүн гэдэг мэдчихсэн. Тэр урд нь алдаж байсан алдаа дутгалуудаа тэр сайн мэдэж байсан. Тийм учраас түүний зүрх сэтгэл дотор юу байсан гэхээр энэ миний өнгөрсөн амьдрал намайг нэрээс та зовоож индөө. Би бол хинч биш. Би бол нүгэлтэн. Намайг хэн тоох юм бэ те? Түүний өнгөрсөн амьдрал түүнийг зүгээр ингээд бадчихсан баг. Тэгэхгүйгээр Есүс Христэд тийм үү? Тэрийг загас барьсны дараа Есүсийн өмнө өвдөг зүгцэн гэж энэ дэр хэлсэн байгаа. 8 дугаар ишлэл дээр. Харин Симон Петр үүнийг хараад Есүсийн хөлд унаад "Эзэн, би нүгэлтхэн тул надаас холдооч" гэж хэлсэн баг. Эндээс бид нар юу харж чадах вэ? Симон Петр маань өнгөрсөн амьдралаа баларч чадахгүйдаа тэр харамсаж явдаг хүн баг. Ах トゥ уснараа бидний дотор хичнээн өнгөрсөн амьдралынхаа алдаа дутагдлыг арилгаж чадахгүй учраас түүндээ гансарч, гунхарч тийм үү, гомхорч амьдэрдэг бай. Тэгтээ арга зам байна. Библи биднэрт хэлэхдээ орчлон бүтээсэн эзэн бидний гин нүглийг уучлахын тулд тэр загалмай дээр цовдлогдсон гэж хэлсэн. Есүс өөрөө ямар ч гэмгүй мөртлөө тэр загалмайн зовлонг, тэр үхлийг үүрэхдээ хүм төрлөختний хийсэн гмийг өөр дээрээ тогсон баг. Ингэснээр хэн нэгэн хүн Есүс Христэд итгэх юм бол бүх гин нүгэл нь уучлагдана гэж хэлсэн. За би тэгээд Ром номын 4-р бүлгээс танарт уншиж өгье. Ромын 4-ийн 7. За Ромын 4-ийн 7 дээр ингэж хэлсэн. Хууль бус явдал нь уучлагдаж, нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй гэж хэлсэн. Тэгэхээр юу гэдэг вэ? Гин нүгэл хийгээд байста алаад хидаад бай. Тэгээд тэр чинь уучлаад юм гэсэн утга биш. Бидний өнгөрсөндөө харамсаж, гунхарч, гоморхож явдаг тэр зүйлийг чинь эзэн тийм үү уучлж чадна гэдгийг хэлж байгаа. Тэр бүгдийг чи арчиж чадна. Харин ч нүглүүд нь уучлагдаж далдагдсан хүмүүс харин ерөөлтэй юм гэж хэлсэн. Ах トゥ уснараа бидний өнгөрсөн арчлагдах, баллагдах боломж байна. Эзний өмнө уучлагдах боломж байна. Яагаад гэвэл Есүс Христ тэрний чинь төлөө. Тэр гин нүглийн чинь шийтгэлийг өөрөө таны өмнөөс идлээд загалмай дээр насварсан. Тийм учраас танд уучлагдах боломж байна гэж. За 2 дугаар Коринт номын 5-ын 19 дээр ингэж хэлсэн. Би уншиж өгье. Яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж хүмүүсийн гин бурууг үл харгалцсан бөгөөд эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ гэж хэлсэн. За энд юу гэж хэлсэн? Зөвхөн би биш, бүр дэлхийг гэж хэлсэн. Энэ дэлхийн ертөнцид амьдарч байгаа хүн болгоны тухай ярьж байгаа. Ямар үндэстэн, ямар зүс царайтай, ямар өнгөтэй, ямар хилтэй хамаагүй бүх хүмүүсийн тухай ярьж байгаа. Алдаатай, оноотой, алдаагүй, оноогүй янз бүрийн хүмүүс. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрийн тухай энд хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр яагаад гэвэл Бурхан дэлхийг Христ дотор, Есүс дотор өөртөө эвлэрүүлсэн. Өөрөөр хэлбэл Христ дотор эвлэрүүлсэн гэдэг маань Есүс Христ Бурхан эцгийнхээ өмнө хүн төрлөختний гин нүглийн шийтгэлийг авснараа Бурхан хүн төрлөختөндөө эвлэрэх болцоо нээсэн гэж. Балалж чадахгүй гин нүгэл гэж байхгүй. Есүс Христэд итгэх юм бол тэр бидний бүх гин нүглийг тийм үү? Баруунаас зүүн зүг ямар хол байдгийг адил тэр мартах болно. Бидийг ерөөлгдсөн хүмүүс болно. Өөр бүх гин уучлагдсан, далдлагдсан, ерөөгдсөн хүн болно гэж хэлсэн. Тэгэхээр Петр юу гэж хэлсэн? Би гин нүгэлтэй хөө, би өстө зөндөө алдаатай хүн, надаас зайл, надаас холд. Тэ? Битгий надад ойрт. Есүс Христийн тэр гайхамшигтай үйлдэлийг тэр харсан тийм үнүүдээрээ. Шүнжэнгөө загасчлаад бариагүйсэн Есүсийн үгийг дагаад тэр маш их загас барихтаа тэр айс. За энэ Есүс бол үнэхээр агуу юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ Есүс тийм үү? Эзний хүү юм байна. Олон зүйлийн тэр гайхамшигын бодол санаа мэдлэг түнд ирсэн байна. Ямар ч байсан л энэ ариун нэг юм байна.
Тэгээд тэр Есүсийн үржийг би бол бузар надаас олдооч штэ. Тэ? Ингэж хэлсэн. Ах дүүс нараа. Эзний ивэл ирвэл тань дээр ирдэг. Хинч ялгаагүй. Есүс Христ таны төлөө энэ дэлхийд ирсэн. Тэр загалмаа дээр цовдлогдож нас барсан боловч өнөөдөр хүлээс дахин амьлаад өнөөдөр ч амьд байдаг эзэн. Тэр эзэн өнөөдөр ч биднийг өөрт нь итгэхээсэ гэж хүсэж байна. Та итгэснээр юу хийж чадахгүй таны өнгөрсөн балалж чадахгүй гэж бодож байгаа алдаа дутагдал болгоны чи эзэн уучлан өршөөх боломж нэгддэг юм аа. За хоёрдугаарт нь өнөөдөр хийж чадахгүй дээ гэсэн айдас бидэрт байдаг. Өнөөдөр чадахгүй дээ. Тэгэхээр би түрүүн ярьжсэн хүний амьдралыг хөдөлгөж байдаг тийм үү, хүний хобби, эсвэл мэдлэг мэрэгжил те дур сонирхол, хүсэл мөрөөдөл хамгийн аимшигтай нь айдас. Тийм ээ, олон хүмүүс өнөөдөр айдасаар хөтлөгдөж амьдардаг. Зүгээр бидний урд дор хар муур яваал өнгөрөхөд бид юу гэж боддог вэ? За энэ одоо хараал авчирлаа гэж бид нар боддог. Нөгөө итгэлийн систем шүү дээ энэ чинь. Өөрөөр хэлбэл хүн тэгж хэлсэн учраас та итгэж байгаа учраас юу болох вэ? Дараагийнх нь тохиолдсон юм яг тэр хар муур өнгөрсөн учраас л ийм боллоо гэж бодож хэлдэг. Ерөөсөө итгэлийн систем. Хүн өөрөө өөрийгөө заримдаа хуурдаг. Нөгөө нэг сэжгээр өвчлөдөг гэдэг шиг те. Энэ дотор одоо энэ яста сонин заваан үнэртэй хоол байна гэж идэхэд оройн очоод гидсэн өвддөг. Тэр үстэй. Энэ бол итгэлийн систем. Гэхдээ энэ итгэлийн систем бүгдийг шийдэд үгүй. Энэ ертөнцид байдаг амьд эзэнд итгэнэ гэдэг бол хамгийн чухал. Тэр эзэн бодтой гэдгийг мэднэх бол хамгийн чухал. Тэгэхээр өнөөдөр хийж чадахгүй гэж Петр юу гэж хэлсэн? Дөнгөж шүнжэнгөө загаслаад юу ч бариагүй ямар ч ол зашиггүй би хинч биш өнөөдөр яаж амьдрнаа те? Гэрийнх нь амаа ангаагаад үлээж байгаа да. Тэр үед Есүс юу гэж хэлсэн? За чи одоо тороо хаяад загас бариа гэсэн чинь те. Шүнжэнгөө барьсан би чадахгүй. Шүнжин юу ч бариагүй шүү дээ. Би ийм л хүн байхгүй юу? Урд чинь ямар ч ол зашиг байгаагүй шүү дээ. Надад чадвар байхгүй, би барьж чадаагүй, би авдаггүй гэж тийм. Ах дүүс нараа. Олон тохиолдолд бид нэр тийм үү? Би чадахгүй. Гэхдээ би чадахгүй гэдэг айдас нь юунаас үүддэг вэ? Бидний алдаж үтсэн алдаанаас. Эсвэл өөрийгөө буруу үнэлдэг үнэлгээнээс. Заримдаа бид өөрийгөө дэндүү өөрийнхөө байгаа байдлаас өндөр үнэлцэн явж идэг. Эсвэл бид нар тийм үү бодит байдлаас дэндүү доогуур үнэлцэн явж идэг. Би бол ёстой хог новш багж амтнаас 7 дор амтэн гэл өөрийгөө те хараад зүхээд явждаг. Тэгвэл эзэн таныг юу гэж хардсан юм бэ? Өнөөдөр эзэн таныг тийм үү түүнд итгэж, түүний үгийг дагаж, түүний хүүхэд байхыг тэр харахыг хүсэж байна. Түүний үгээр амьдарч, үр бүтээлтэй амьдраасаа гэж эзэн харахыг хүсэж байна. Эзэн алдсан алдаан дээр нь Петр дээр очиж чи шүнжин загсдаар юу ч барьсангүй юу те? Одоо би чанд бариулаад өгөх үү тэгхөө гэж хэлээгүү. Эзэн хүний алдаан дээр дардаг биш. Харин эзэн алдсан ч гэсэн дахиад хий. Тэ? Өнөөдөр чадахгүй юм байж болно. Гэхдээ надтай зүг хий гэдгийг эзэн хэлж байгаа. Бид нар чадахгүй юм зөндөө байгаа. Гэхдээ хүнд чаддаг юм зөндөө байгаа шүү. Бүх юм чаддаггүй биш. Гэхдээ зөвхөн чаддаг юмдаа бид нар бардан чаддаггүй юмдаа хинч биш байж болохгүй. Эзний хүчээр бид нар хийж сурах хэрэгтэй. Та ажил хөдөлмөр дотроо, та амьдрал дотроо, асуудал дотроо Есүсээ туслаач гэж хэр зэрэг дуудаж байна. Энэ тухай ярьж байгаа. Тэгэхээр ах дүүс нараа өнөөдрийн бидний алдаанууд биднийг хүчгүй болгоод дуусгахгүй. Бид нар хэд удаа алдсан ч гэж болно. Гэхдээ дахиад босох хэрэгтэй. Яагаад бол эзэн таны төлөө бууж өгөхгүй байна. Та өөрийнхөө төлөө бууж өгч болохгүй. Эзэн таны төлөө бууж өгөхгүй. Тэр таныг босгохын тулд 1000 удаа босгоход ч бэлэн байна. Яагаад гэж Ром номдэр хэлсэн байдаг. Бурхан өөртөө байгаа цорын ганц хүүгээ харамлахгүйгээр таны төлөө өгсөн бол өөр юу ч үнгүй өгч чадна шүү дээ гэж хэлсэн. Тийм учраас эзэн таны төлөө бууж өгөхгүй. Тэр өөртөө байсан хамгийн нандин эрдэнэ цор ганцхан хүүгээ
танд өгсөн бол энийг хоосон болгохыг тэр хизээч хүсэхгүй. Тийм учраас тэр дараагийн юуг ч гэсэн танд зөвшөөрөхөд бэлэн байгаа. Гэхдээ түрүүний хэлсэн шиг зүгээр л би хүснээ биелүүлэхийн тулд эзнийг ашиглана гэвэл эзэн таныг мэднэ. Таны зүрх сэтгэлийн чи хандлагыг тэр бодхоос ч өмнө мэднэ. Тэгжээл тэр эзэн байдаг. Таны зүвийг бодоосаа, зөв хандаасаа гэж эзэн танаас хүсч байдаг юм. За тэгэхээр 2 дугаар Коринтын 12-ийн 9 дээр цөмрөө очие. 2 дугаар Коринт 12-ийн 9. За энэ дээр Паул элчин одоо Есүсээс эзнээс залбирсан залбирлын тухай байдаг. Түүнд эзэн хариулсан хариулт. За 12-ийн 9-д ингэж хэлсэн байна. Тэр надад миний нэгүсэл чамд хангалттай. Учир нь мөхс байдал дотор миний хүч бүрэн төгс болно гэж айлдсан. Ийнд би ихэд баяртайгаар мөхс байдлуудаараа илүү сайрхнаа. Тэгэхээр ах トゥ уснаа энд юу гэж хэлж байгаа юм хэрэг? Би мөхс байхад эзэн илүү хүчтэй байдаг гэж. Тэгээ энэ юу ярьж байгаа? Олон хүмүүс Есүс Христэд итгэдэг хүмүүсийг ямар ч амьдралгүй, тэмцэлгүй те эзэн гэж залбираад байж байгаа. Үгүй шүү дээ. Өнөөдөр Есүс Христэд итгэдэг бид нэр хамгийн их тэмцэлтэй хүмүүс байхгүй юу? Эзэн дотор үнэхээр хамтрагч нь болчоод бид нар эзэн минь би юуг нь хийх вэ? Миний тал нь юу вэ? Би юу хийх вэ? Эзэн намайг ашиглаач. Урд нь би зөндөө хоосон өнгөрөөс одоо үр дүнтэй өнгөрөө гэсэн итгэвтэй амьдралыг Христ дотор байдаг. Хэрвээ буруу ойлголт, буруу итгэлтэй хүмүүс бол Есүс хийж өгөхгүй гэж сууж иж магадгүй. Харин Библи эзэж тийм заагаагүй. Эзний үг бидэрт юу заасан гэхээр хөдөлмөрч бай. Зүтгэлтэй бай, уухгүй бай гэдгийг бидэрт заадаг. Тэгэхээр ах トゥ уснараа энд бид нар зүгээр л би ямар ч хүчгүй эзэн ирээд хийчин гэсэн утгыг энд юусоо хэлээгүй. Би өөрийнхөө хүсэж байгаа зүйлээс илүү энэ ертөнцийг бүтээсэн эзэн миний төлөө хүсэж байгаа зүйл нь хамаагүй дээр шүү гэж итгэлийн тухайд ярьж байгаа. Би ямар нэгэн зүйлийг уран чадвараар хийсэн ч гэсэн орчлон бүтээсэн эзэн надаас хамаагүй илүү хийж чадна гэсэн тэр түүний хүчинд итгэлийн тухай ярьж байгаа. Түүнээс би юу ч хийхгүй байх тухай ярьж байгаа биш. Таны дотор өнөөдөр би ямар нэг юм хийхдээ энийг би яаж хийх вэ? Мэргэн ухаантай эзэн минь. ертөнцийг бүтээсэн бол танд бүх мэргэн ухаан танд байгаа. Надад мэргэн ухаанаас заагаач гээд өөрийнхөө мэргэн ухааныг хэрэглэхгүйгээр эзний мэргэн ухааныг гуйх тухай ярьж байгаа юм. Тэгэхээр ах トゥ уснараа Паул энд юу гэж хэлж байгаа нөхөр өнөөдөр хийж байгаа ажилдаа ч Есүс Христийн хүчийг илүү хэрэглэв. Өөрийнхөөс Есүс Христийн мэргэн ухааныг өөрийнхөө мэргэн ухаанаас дээгүүр тавьж хэрэглэв. Есүс Христийн хүслийг өөрийн хүслээс дээгүүр тавь. Тэгвэл өнөөдрийн амьдрал дээр за би чадахгүй, би болохгүй, би чадахгүй гэдэг үгээ болоод эзний хүчийг цөмрөө гуйцгаая. Эзний хүчээр үйлдэцгээе. Маш том ялгаа байгаа. Эзний хүслийг хайцгаая. Эзний мэргэн ухааныг нэгдүгээр тавьцгаая. За 3 дугаарх нь болохоор ирээдүгээ мэдхгүйгээс сандаа бид нар айж идэг. Тийм учраас л ирээдүг зөвгөндөг хүмүүсээс олон хүмүүс асуудаг. Тэгээд одоо шинэ жил цагаан сар боллоо хүн болгон ирээдүгээ сайн сайхан байрахын төлөө зам мөр гарганаа гэл тэ. Тийшээ гарвал ингэн би тийм ордны тийм юм дээр суусан тийм хүн учраас тэнд очиж тийм шатаан тиймэрхүү юм асган тэгжээж энэ байгаль дэлхийн намайг сонсон ч үгүй юм уу те. Аргалах зам мөрөө шулуухан болгохын тулд аргалъя гэсэн арга замууд. Ах トゥ уснараа өнөөдөр та өөрөө өөрийнхөө хамгийн том дайсан болдог шүү. Таны хамгийн том дайсан бол гадаад ертөнц биш. Та өөрөө өөрийнхөө ялах гэсэн. Таны дотор тийм үү? Надаа ирээдүй байхгүй. Тэ? Ирээдүй өстэй юу ч биш. Яагаад ч бүтэхгүй. Бүхэл өнгөрсөн одоодоо хүлэгдсэн, алдаануудаа баригдсан. Тэрнээсээ болоод сэтгэлээр унтсан дараад нь за юу ч бүтэхгүй дээ гэж бодсон бодлоор бялхчихсан байвал бидний ирээдүй харанхгүй байх бол. Тийм ээ. Гэхдээ нэг зүйлийг би санаж байна. Өдрийн хамгийн харанхгүй бол үүр цайхын өмнө байдаг гэж хүмүүс ярьдаг. Түнэр харанхгүй. Яг үүр цайхын өмнөхөн түнэр харанхгүй байдаг. Тэгвэл хүний амьдрал тэр ялгаагүй.
шинжилт, өөрчлөлт, ялалтын өмнө түнэр харанхуй ирдэг. Үнэхээр та тэр түнэр харанхуй ялсны дараа жинхэнэ ялалт руу та алхаж орох боломж танд нэгддэг. Тийм ээ, таны амьдрал түнэр харанхуйж ирнэ. Таны амьдрал баяр баясгалан ирнэ. Энэ бүгдийн дотор ирээдүйдээ эзэн битг. Эзэн юу гэж хэлж байгаа нэхэр миний нэрийг дуудсан болгонд аврал байгаа гэж тэр эзэн хэлж. Роми 11:36 би та нарт уншиж өгье. Ром номын 11:36. За Роми 11:36 дээр нэг юм үг байгаа. Би та нар бас сайн мэдж байгаа үг гэж бодож байна. Учир нь түүнээс түүгээр түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үрд байх болтугай. Өөрөөр бүх юм энэ ертөнцийг бүтээсэн түүнээс л ирдэг. Тэгээ бидний хөдөлмөр яах вэ гэж юу? Тийм ээ, түүний бүтээсэн хөдөлмөр, түүний бүтээсэн ертөнц, түүний бүтээсэн олгож өгсөн боломж дотор л бид нэр явдаг. Бид нар амьсгалдаг, бид нар алхахдаг. Та эзэнд итгэж гэнэ үү, итгэхгүй байна уу хамаагүй эзэн хүн болгонд боломжийг тавьдаг. Тэр боломж дотор та алхаж явдаг. Тэр бүх юм түүнээс л байдаг. Бас бүх юм түүгээр гэж хэлсэн. Өөрөөр эзнээс таны амьдралд бүх юм шалтгаалдаг. Дараад нь юу гэсэн хэрэг түүнд бүх юм байна. Алдар нь түүнд авалдаг. Тийм ээ, орчлон бүтээсэн эзэнд алдар нь очих болдог. За тэгэхээр би нэг номлогчийн үгс гэж номын 12-13 дугаар ишлэгийг би бас танартай хуваалцаад өнөөдрийн хичээлийн төгсгөл рүү явъя гэж бодож байна. За тэгэхээр номлогчийн үгс 12-13. Энэ бүхнийг сонирдоод дүгнэхэд Бурханаас имэж түүний тушаалыг дагагтун. Тэгэхээр энэ номлогчийн үгсээр түүний амнаас нь байн гарч идэг хэлэгдэг нэг үг бол хоосноос хоосон гэдэг үг. Өөрөөр амьдралын тэр баяр баясгалан, баян тансаг, мэрэгэн ухаан Соломон хаанд байсан. Тухайн үеийн хамгийн баян хүн бол Соломон хаан байсан. Хамгийн мэрэгэн ухаантай хүн бол Соломон хаан байсан. Гэхдээ тэр амьдралыг юу гэдэг вэ гэхээр өчнөө их хөдөлмөрлөө хоосон тий. Маш их мэдлэг хураалаа хоосон. Бүх юмыг хоосон. Гэхдээ эцсийн дүгнэлт нь юу байсан гэхээр энэ бүгдээс дүгнэхэд Бурханаас имэж түүний тушаалыг дагагтун. Энэ хүн бүхэнд хамаарна. Тэр эзнээс имэ. Имэх зохистой нь эзэн л байгаа. Гэхдээ ай гэж хэлээгүй. Бидний эзэн айдсын эзэн биш. Тэр авралын эзэн. Гэхдээ авралын эзэнээс бас бид нар имэх хэрэгтэй. Өөрөөр имэх гэдэг маань бид нар зөв амьдрна. Тэр эзний өмнө имэж хүндэтгснээр бид нар буруу юм хийх гэнд бол бид нар тэмцэнэ гэдгийг ярьж байгаа. Тэгээд түүний тушаалыг дагаа гэсэн үг. Тэгээд энийг нэг 6 үг гэж ярьдیں۔ л да. Тэгээд нэг тийм Smith гэдэг нэг сэтгүүл веб интернетээр тавигддаг сэтгүүл байл да. Тэгээд тэр жил болгон хүмүүсээс уншигч нараас тийм 6 үг өөрийнхөө амьдралыг дүгнсэн тийм 6 үгийн гэрчил бичээч гэж асуудаг гинэ. Тэгсэн чинь нэг тийм үг байсан гинэ. Юу гэж хэлсэн хэрэг амьдрал бол сайхан тий амьдрал сайхан. Олон бие хүүхдүүдтэй би баян гэж нэг хүн 6 үг хэлсэн баг. Тэгсэн чинь дараагийн нэг хүн юу гэж хэлсэн бэ гэхээр 60 нас хүрчлээ тий. Одоо болтол би эцэг ихээ уучлж чадаагүй гэсэн бас нэг тийм 6 үг хэлсэн. Тэгээ бичсэн байсан. Амар өрөвдөлтөй. 60 нас хүрсэн эцэг ихээ одоо ч би уучлж чадахгүй нэ. Харин Библиэлд 6 үг гэж юу гэж хэлсэн бэ? Бүхэл амьдралыг дүгнээд Соломон дүгнэлт нь юу гэж хэлсэн гэхээр эзнээс Бурханаас имэж тийм үү? Түүний тушаалыг дагагтун. Ах дүүс нараа амьдралаа цоошин болгоё. Маргааш шиг шинээр эхлэе. Үүний тулд эзнээс имээцгээе. Үүний тулд түүний тушаалыг дагцгаая. Яагаад гэвэл тэр эзэн танд хайртай. Таныг хэн байгаас ч хамаарахгүй. Таныг юу хийснээс ч хамаарахгүйгээр түүний хайр тань дээр байдаг. Тэгэхээр өнгөрснөө балалж чадахгүй айдас Есүст итгэснээр ор мөргүй ажиллах болно.